Хөөрхөн өдөр 1-р хэсэг тодорхойгүй зүг. Саяхан нэг сонины нийтлэл дээр дэлхийгээс боловсролыг хүүхдээс цэцэрлэг сургуулийг нь хасвал цаана нь юу үлдэх вэ гэсэн асуултыг тодос тод бичсэн байсныг санаж байна. Хөл хорионы үеэр дэлхий байтугай Монголд гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдсэн нь хүний нийгмийн нуугдмал эвгүй талыг нэн харуулсан юм. Хамт байх хугацаа нэмэгдснээс гэр дотор хуримтлагдаад байгаа нь мэдэгдэхгүй байсан асуудлууд тулгамдан гарч ирээд Эверест бол хүчшээргсэн үзэгдлүүд багагүй дуулдах болжээ. Шуудхан хэлэхэд Монголын гэр бүлүүд цэцэрлэг сургуульгүйгээр амьдралаа зохион байгуулах ямар ч боломжгүй болж хүүхдүүдтэйгээ харилцах, тэдний оюун санаа, бие бэлдар, нийгэмшгүйг бие даан хөгжилд хөдлөх чадваргүйгээ мэдэрцгээсэн гэхэд болно. Харин одоо цар тахлын үе дуусаж сургуулийн эргэн ирээд байна. Яг ийм үед бид албан томилолт өвөрлөн Хөвсгөл аймгийн Жаргаланд сумын зүг цагаан цасан замаар хурдалж явна. За сайн байна уу? Сайн байна. Яасах? Бид нар харин нэг Жаргаланд орох гэсэн чинь замаасаа төөрчих шиг боллоо. Энийг хаашаа яаж явах вэ? За ах буруу замаар явсан байна уу? Одоо угаасаа буцаад ингэж явж байгаа тэр хөтлийг даваад зам ороод угаасаа. За баярлалаа мэдээ. За. Баяр та. Арай уус жоо дөр явчихжээ. Тэргэл гинэ. Цар тахлын дараа хөдөөгийн сургуулийн хичээл сургалт хоцрогдол арилгах төлөвлөгөөний хэрэгжилт хүүхдүүдийн сэтгэл зүй зам байдалтай танилцах нь манай багийн гол зорилго билээ. Тэр тусмаа 4-р сар гарчгаад байхад цасан дайд болон нэвсийж байгаа энэ үзэгсэлэн төгөлдөр сумын хүүхдүүд яаж сурч амьдарч байгааг мэдрэх нь хүнд боловч сонирхолтой санагдах нь аргагүй. Нүдэг ялбон цасны цаадах хүүхдийн амьдрал нь ямар байгаа бол сэтгэл сэргээсэн баяр баясгал нь уу, санаа алдам гуниг мөрөөдөл юм уу? Гялгар хар нүдээр инээсэн улаан хацартаа энэ хүүхдүүдийн сэтгэлд цар тахал сүүтрээ үлдээж чадаа болов уу? Яага бол? Үр зөөлөн сэтгэл сайн сайхны тэмүүлэлд нь сэвс булгаж орхиогүй үстэй. Энэ хүүхдүүд гуталд наалтсан цас хайлан утгын адил хизүү бэрхийг ардаа орхиж энгийн сайхантайгаа уулзраа болов уу? Сахилттай нь олцох гэсэн орж болов. Орж болох уу? Сайн байна уу? Орж болох уу? Сайн байна уу? Нэг аслагдсан сум суурангуудын алхангийн хүүхдүүдийн талаар нэвтрүүлэг хийх гэж байна. За манай сургуульчин болохоор ер нь аслагдсан сум суурин байдаг. Тэгээд 1200 орчим хүүхэдтэй. Тэгээ ер нь ковидын мэдээж 2 жилийн хүндрэл бол мэдээж байлаа. Тэгээд манайх ч одоо олон мундаг хүүхдүүд байна. Ер нь бол хөдөөгийн сумдаасаа 2-т ордог манай сургууль 98 багш ажилтнтай. Энэ нэлийн томоохон сургуульд ордог. Сум ч гэсэн өөрөө тийм Хөвсгөл аймаг дотроо бол том сумтай юм байна. Өдрийн минь төгсөө. За сайхан амарсан уу? Ой, манай газар ч хөө. Сайн уу? Сайн. Захлаа тэгвэл бид нар одоо энэ хоёр дахь нэг уулзаад заадах уу? За тийм. За амжилт хүсье. Тэгээд багш зааварлаад хүмүүстэй явах уу? За баярлалаа багш. За баярлалаа. Амжилт хүсье. Гол дээр тааралдаж зам зааж өгсөн хөөрхөн ааштай яриа хэлцээтэй хүүг бид захирлаас гуйсаар байж гол ярилцагчаа болгосон. Түүнээс хэрэгтэй бүхнээ сонсож оновчтой дүрсийг хангалттай авна гэдэгт ер эргэлзээгүй бид араас нь даган хөдөлж байна.
Манайх ч уг нь 1200 хүүхэдтэй сургууль шүү дээ. Бүр аймгийн шилдэг сургууль шүү дээ. Хичээлийн 4-р байртай ийм томоохон сургууль байгаа одоо хүүхэдтэй. Өнгөрсөн 2 жилийн тухайд бол одоо сурагчид маань одоо хөдөө бүр тэр уулын одоо хяр дээр очсон, утас нь холбогдохгүй, бид нартад хүндрэлтэй тийм ээ. Төвийнхөө хүүхдүүдтэй ингээд ороод ажиллаад утсаараа ингээд групп нэгээд ингээд ажилласан. Маш багш нарын хувьд бол хүндрэлтэй байсан. Маш хоцрогдолтой. Одоо бид нар бол хоцрогдлын төлөвлөгөөгөө гаргаад багш сурагч эцэг ихгүй л ингээд нөхөхгүй л ингээд зүтгэж ажиллаж байна. Бидний хувьд бол одоо олон хүн хараад тийм ээ хичээл сургуулаа эхэлсэндээ ингээд маш их баяртай байна. Хүүхдүүд эцэгтэйгээ ингээд хамтарч ажиллаж байгаатай бол баяртай байна. Сайхан байна. Гэхдээ хичээл хаасан уу, орсон уу, цахим уу, танхим уу гэдгийг мэдрэхгүй хүүхд гэж байна. Тэр хүүхдүүдийн нэг бол одоо та нарын сонгосноо тэр ил. За миний хувьд бол одоо тэрэглийн бага ангийн багш байгаа. Ийм чухал ажил дээр сургуулаад төлөөлөөд ярьчих яриа хөрөөтэй дуу шуутай хүүхд авсангүйгээд манай захиралж яхан таагүй байх шиг байна. За хөш хичээлд орохоос өмнө бид нар 5 минут уулзаад үзтгөө. Хөөе. Тэгээд 5 минут уулзчих л та. Энэ тэрэглийн хувьд бол яг дуу цөвтэй тийм бүрэг ичимхий хүүхдэлтэй. За бага ангид байхдаа бол миний урдаа барьдаг хүүхдийн нэг байсан. Сэргэлэн цовоо, ахваачтай. Миний одоо урдаа барьдаг хүүхдүүдийн нэг л байсан л да. Тэр үеийн манай ангийнхны зураг бол энэ. Одоо бол зөндөө том охид өвгүүд болцоосоо. 3 дугаар ангид манай арын сумаас нэг охин шилжиж ирсэн юм л да. Тэр охины нэр бол Бадмаа. Тэр хоёр хааж тааралдаг жирээл хүүхдүүд байсан. Сүүлдээ манай самхан тиймч гүнзгий сэтгэл төрүүлнэ гэж дааж бодоогүй. Тэр хоёрыг нэг ширээн дээр суулгасан биш. Хичээл орохын аргагүй болтол үүмүүлдэг. Ер нь эхлээд би 3 дугаар ангийн сүүл үеэс нэг л биш байгааг анзаарч эхэлсэн л дээ. Сумаар л нэг бөө яриа болсон. Үдийн цай, завсралгаа, хичээл, зодон бүх юм дээр л адилхан нэг үг хэлчихдэг болсон. Хамт сууж голын мөс идээд байх нь бүр гайхмаар. Ээлжлээд л долоогоод байна. Тэр үеэс хойш багш нараас гадна сумынхан янз бүрийн л юм яриад эхэлсэн. За манай газар чинь сайн уу? Өөс. За хичээл ямар байна юм? Сургуульч анги карантинлсан багт юу хийдэг байсан бэ? Гэртэл
захимаар ч юм уу хичээлээ ер нь хийдэг байсан юм уу? Гүү. Чамд ер нь хичээл танхимаар орж ирсэн дээр байсан уу? Хөдөө гэртээ байсан дээр байсан уу? Чи одоо 12-оо төгссөн шүү дээ. Тэгээд ер нь төгсөөд хайчих ихтэй сургуульд орох уу? Хайчих вэ? Гэртэл. Чи тэг хайчих байсан бол тэг ягаад 9 дугаар ангиасаа гараагүй юм? Дахиад сурмаар байсан юм уу? Гүй гараагүй. Чиний дуртай хичээл чи юу юм? Хүм ба байгаль. Хүн ба байгалаа. Энэ ахлах ангид одоо тийм хичээл ордог юм уу? Гүй. Газар зүй физик нийгэмгээд олон задардаг л да. Багаан гидэл ордог байсан. Тэгээ ярилдаа тэрлээ чи санаад байна шүү дээ олон. Юг? Чи коронавирус ер нь тусаагүй юу? Чи бол нэг эрүүл тэм сайхан чирэг харагдаад байгаа байхгүй юу? Хөдөө ер нь гайгүй байсан юм эсвэл? Хотын хүмүүс яасан бол? Энэ хоёр хамгийн хачирхалтай нь бүх юм нь ижил болоод ирсэн. Алхачгаа алхаа, хувцас хунар, үг яриан хүртэл ижлэхэн болсон. Иннээс үүдээд манай сумынхан шивэр авир яриад л эхэлсэн л дээ. Яашлаа яриад цэцэрлэгтээ цэгцэрнэ гихчээрл юм ярьсан. Энэ ярианаас имзгэлсэн үү яасан охиных нэг л өглөөл нүүчгсэн байсан. Хаашаа нүүсэн нь бол тодорхойгүй. Бид ч одоо сайн мэдэхгүй байна л да. Тэргэл 4-р ангидаа сууж байгаад 1-р улирлын амралтаараа яваад ирээгүй. Бид бүгд араас нь гэрт нь очиж зөвлөгөө зөвлөмж өгөөд эргээгээд сургуульд нь авчирж суулгасан л да. Харин тэрнээс хойш дахиж тэргэл маань яваагүй. Гэхдээ хинтээ ч юм дуурахгүй, хүүхдүүдтэй найзлахгүй, хичээл сурлагандаа муудаад эхэлсэн. Инээж тоглоод хүүхдүүд гүйжил байдаг. Харин зүрх сэтгэлд нь юу болж байгааг гаднаас нь хараад хинч мэдэхгүй. Хүүхдүүдийн үерхэл нөхөрлөл, хүсэл мөрөөдөл рүү томчууд бид хитрхи их орсноос болоод тэдний зориг чиглэл нь тодорхойгүй болоод байгаа юм шиг л надад санагддгийн. Хөш, тэрглээ. Хөш танаа ангиж хайцсан чи одоо ганцаарх нь юу хийж байгаа юм бэ тэгээ? Мэдхгүй солин төрөө явсан баг. Ямар ажилтай юм болоо? Чи явах байсан. Би банк орчод харин Одоо орой болсон байх чи банк чи хаачих юм шүү. бишээ этэм Хөш, тэрглээ. Мэдүүд ер нь найз гэж байна уу? байгаа. Хин гэж. Зоргоо мэндэ гээл. Чамд эмэгтэй найз нар байдгүй. Чи нэрийг хэлээч. Төхөө. Чи Бадмаа гээд охинтой найз биш үү? Тийм охины нэрийг санаж байна уу чи ер нь? Та нар өнөөдөр уцсан гэлээ. Одоо ингэсгээд бид нэр хөдлөхөө л байж юм да. Чи ингэдэг нөгөө морио яасан.
Дүү надад харьцаа. Өглөө чи унж ирээд тэгээд дүү чи өдөр унаа явчихсан юм. Тэ. Чи одоо тэг яаж ярих вэ? Алхах. Чи эсвэл этэм рүү ороод тэр мөнгө төгрөг авчаач. Тэгээ бид нарт нэг замчлаад ингээд хамт биднийг төхөөлөд өгч төхөө. За тэгээд. За. Энэ хүү магадгүй амьдралдаа хэнийг юунаас болоод алдаж явуулснаа мдээгүй үлдсэн байх. Эсвэл тэр нь тэрэглийн хувьд хинч биш байсан байж болно. Зүгээр л тэр охин анхных нь найз байж цаашдаа 2, 6, 20, 100 найзтай болох байсан биз? Гэхдээ л тэр хоёр яах ч байсан гэсэн хүмүүс хөндлөнгөөс хэтэрхий их оролцож нялх хамттад элдвийн нэр хаягийг яаран зөвлөж дээ. Тэрнээс болоод энэ тэрэгэл гэдэг гоё нэртэй энэ хүү насаараа мөс хүлхэж хэн нэгнийг хүлээсээр 3 дугаар ангитай үрд үлдчихэж магадгүй юм. Зөөлөн сэтгэл сайн санаатай тэр багш бидэнд би дотроо айгүй бол нөгөөгчин явхдаа би буцаж ирнэ. Чи сургуультаа сууж л байгаарай гэсэн байж магадгүй гэж боддог гэд удтал уйлсан юм. Энд бидэнд цар тахлын улмөр түүний гайхуу гэр харагдсангүй. Эсвэл бид олж харсангүй. Харин бидний ард энгийн замын зогсоол голын гаран дээр хөрхөн ааштай яриа сайтай хүү байснаа бусад газар хинч биш болон хувирдаг энэ хүн мөсөх хүлхэн хоцорлоо. Ёстой л багшийн хэлснээр сургуулил нэг аварвал аврах юм да. Ерөнхий боловсролын сургуулийн хичээл хэвийн горимд шилжсэний дараа хоцрогдол арилгах төлөвлөгөөний хэрэгжилт, сурагчдын идэх оролцоо, сэтгэл зүйн байдалтай танилцахаар бид ажиллаж байна. Харин энэ удаа нийслэлийн 28 дугаар сургууль дээр ажиллахаар шийдсэн бөгөөд мэдээж алслагдсан суурин дахь сургууль болон тентхийн хүүхдүүдийн нийгэм сэтгэл зүйн байдалтай ямар нэг хэмжээгээр харьцуулан дүгнэх боломж олно хэмээн найдаж байгаа юм а. За, манай зочин гараад ирлээ. Сайн байна уу мөдөө? Бид нар чамтай нэг хэсгээ нэг юм ярилцах гэсэн болох уу? Юу юм болоо? Үгүй, чи чинь 28 зурдаг намын мөн гэжтэй. Тийм яасан. Хичээлийг чи эрхлэгч эдэртэй ярилцаал тэр хүүхдүүдээс зүгээр санал болгосон л чамайг гэсэн л дагуул. Яа. Маа мэдээ ингээд нэг аавар чинь би залах чи заяа. Бэнэ. Би нөгөө хичээлээ хийсэн юм. Танаа нэг хичээл. Автош ярьсан л байгаа зү. Ааха. За, эхлээд бид юу яачихдаггүй микрофон зүүчихдэг үү? Маа нэг. Ич. Гэнэ ч яа зүг. Тэг наатаа ингэртэй гавчуулаад. Дэшээ ангаа ярилцсан. За тий. За. Цар тахлын үед таад одоо хэсэг нэг хичээл орохгүй байж байгаа саяхнаас ороод хэлсэн шүү дээ. Аха. 2 жил карантинлагдаад ер нь би ч одоо ингээ 10 дугаар ангийн хөдөлгөөнөөр яваад штеп гэхгүй. Би одоо төгсөх анги карантин ер нь аягүй хэцүү байсан шүү дээ. Би бүр ингээ 2 жил хичээлдээ явахгүй гэрч ерөөсөө ингээ 4 хамны голд би ингээ уцаал хараад тэгээ захим хичээлдээ ч ороод байгаад байсан чинь миний хараа аягүй ерс муудаад гэртээ байгаал. Тэгэл хоолоо игээл өглөө босоод хичээлдээ орчоод хоолоо игээл гэртээ ингээ байгаад хахаар амар төвхтэй байсан. Ягаад ч юм айгүй сонио ааш улам идрээч байгаа юм шиг
Манайхан өвг яг энэс цаашаа байранд өгөхгүй юу? Шууд чигээр яваад сургууль руу орчихвол яалтчгүй энэ замаар яваад ууг нь ингээд тойроод явбал гоё энэ центэн замаар явж мод ууг нь гоё зам байгаа. Гэтэ тэрүүгээр явах юм бол би аяг бол хичээлээс хоцорно. Гэр хорооллын зам тэгээд ямар л ойлог байх вэ те. Энэ замаар хорт аяг сонь бас үзнэ. За би ингээд яг ингээд энэ замаар явгууд нэг ингээд хашаач ингээд засвартай шүү дээ. Тэгээл очиж явж байгаа нэг охин харчихгүй юу? Явж байгаа нэг охиныг харцсан юм л та. Тэгсэн чи тэгээ тэр охин жоохон аюул сонио. Инээ чүрмээр юм шиг. Би ингээд бичлэн хийсэн. Тэгээд энэ жоохон буруу гэж магадгүй байх л та. Гэтэ та харах уу? Аюулсан юм хавгүй бүжиглэн зөө. Тэгчээ амар бүжиглэх дуртай. өө дасгал масал хийж байгаа л өгдөг шүү. Үгүй ээ. Балетанд явд юм уу гэхээр арай л юм хаагүй бүжиглээ заяа. Гурлаа төвчрөл өсгөж байна. Ардтай. Танай нэг үнэхээр амар хөдөлгөөнтэй байна тий. Инжлээс ерөнхийдөө нэг танайхын ээшийн шалгалтыг чинь 2 удаа аавна гэдлээ шүү дээ. Аха. Тэр талаар та нарын үзэл бодол ерөнхийдөө ямар вэ? Оо нэгтэй зүг шүү дээ. Яг тэр үедээ ээшхгүй өвчтөй байсан ч юм уу ямар нэг асуудал гарсан бол тэр үедээ өгч хамжаагүй болвол дараа нь дахиад тэр нөгөө нэг 8 сарда өгөх боломжтой болохоор ер нь ихтэй ажгүй. Чи өмнө нь бол тий ээштэй орч идэг бол тэгээд дахиад бүтэн жил хүлээх хэлээ шүү дээ. Манай сургуулийн нэ. Танилцгаа манай сургууль. Нөгөө нэг одоо ингээд камертаа таад хүүхдүүд хараа гайхаад тэгээд хичээл дундор бичээд байл багш жоохон гайхаад ууралж магадгүй айвал би л загнуулах байх. Тэгэхээр та намайг хичээл орж явахад бичгүүгээр тэгээд бас найзтайгаа юм ярьж байхад бичихгүй байл гэсэн. Бид хоёрын ингээд найзтайгаа ярьж байгаа яриа минь гарчлаас өвүүлээ. За бусдаар бол би өнөөдөр та дээр очиод өнөөдөр болсон бүх юм яриад өнөөдрийнхөө илтгэлийг тавина. Манай сургууль дээр ингээд өглөө хүүхдүүд зогсоод ингээд бүгдэнтэй ингээд минь мэддэг шүү дээ. Амар гоё. Тэгээд их хэлгээ өглөө хүүхдүүд ингээд минь мэдхээр яа надад хүүхдүүд гайхаж зараад тхий. Юу гэх юм бэ? За, манай анги. За. Түр баяртай. Хонх дуугарч хичээл завсарлахад нам гүн байсан сургууль гинт сэргэж үе олон хүүхэд ангиасаа өсрөн гарч ирцгээх нь инээдтэй. Гүйсэн, тоглосон, ууралсан, хөхөрсөн, идсэн, уусан, хөтлөлдсөн энэ олон хүн бүтэн 2 жил хаана байсан юм бэ гэмээр. Энэ их хөдөлгөөн эрч хүч энергийг нэг дор багтааж шингэн гэдэг яасан хэцүү санагдаж байна. Өсөж өндөр болсон, ухаарсан, айсан, ичсэн, гоо сайхан болсон, ууралсан, хайрлсан, хязгааргүй эрчим хүчийг нэгтгээд зөв тийшээ залж чиглүүлж чадах газар сургуулиас өөр байдаг гэж үү? Өглөөнөөс хойш математик орлоо, үндэсний хичээл орлоо, англи хэл орлоо. Тэгэл миний сонгосон хичээлүүд орсон доо. Сонгоо. Би сая доор гуанцаас ирсэн байхгүй юу? Дундаа их ингээл нэг үтгэл бишгээ авч байгаа заяа. Бишгээ авчаад ууг нь ингээл хөрхий бишгээ аваад өөрөө ганцаараа идэх гэсэн санаатай л авч байгаа шүү дээ. Тэгвэл найз нүрсэн аль найзтай ганц азалчлаа гэх тэхий нөөцөнд би тараа сонгондоо шүү дээ. Над ганц бишгийн мөнгө шүү гэсэн чинь найз нь ч гэсэн сонгондоо шүү дээ. Би бүр бишгийчгүй байна ганц хазуулчих гээл тэр нэг найзыгаа гоолн дотор гүмэх найраал би дунд нь бас бишгийж ойлж байгаа. За ингэж энтэй алдчихсан тактик яс юм яриад дуусчих гэж бодлоо. Мэргэжил сонголтын тал дээр манай ангийнхан миний мэдхээр бол ихээс сонгоцсон. Тэгээд ганц 2 хүүхэд мэргэжлээ сонгоогүй хүртлөө тэгэл явж байгаа юм шиг байна. Аав ээж нь ингээл намайг манай аав ээж жимч бол гээл тхий, ээж нь инженер бол гээл тхий гэдэг юм байгаадсан да нөгөө нэг тэгсэн чи би ингээд Attack on Titan-ы тим жүжигчин болно жишээ, тим дүр болно ч гэсэн тиймэрхүү л наргаа хийсэн хүүхдүүд л зөндөө явж байгаа. Одоо яг дотроос сонгоцсон байгаа хөө мэргэжлээ. Тахимаар оронгот ингээд дөнгөж хичээл орол бараг эхний 7 хоног зүгээр ингээд багш нар за ингээ 2 жил та нар цахимаар юу ч сураагүй чи би биднэ. Тийм болохоор одоо ингээ шахаж үзнэ гэл. Амар. Тэгээ жоох хичээлд оруулаад амар ядарсан харагдаж байгаа юм байна. Энэ нөгөө 2 жил карантинлахад нөгөө нэг
2 жил улсын шалгалт Монгол хэлний шалгалт юус аваагүй байхгүй юу? Хүүхдүүд цоцрогдолтой гээд тэгээд яг ингээд манай 2 дээшээ үеийнхэн ер нь бол ерөөсөө шалгалт өгөөгүй. Тэгтэл адилхан карантинлж аваад биднээс аваад ирсэн чи биднээс гээд улсын шалгалт авнаа. Босгоно шалгалт авна гэв. Биднээс адилхан л хоцрогдолтой байж биднээс шалгалт авна гэдэг нь жаа хэцүү байгаа. Тэр нь л амар гомдолтой. Уг төгсгөн дурсамж бүтээлцэл төгсмөр. Манай найзуудлаа над ингээд амар үерхэд хүртэл амар ярьдаг. Тэгэхээр тэрийгээ тэгээд надаас л ингээд ээж авдаа бас хэлмээр байдаг л ахalta. Уг нь яг 10 жилдээ л бүр яг ингээд бүр тийм хөөрхөн нандин үерхлний огт бахаа л гэж бодсон шүү дээ. Ер нь бол нөгөө нэг цаг хугацааны ирэхээр тунжилсан найзуудын минь нэг өстой миний жиг найз гэхгүй яг эртэг чарчл. Миний хамгийн сайн үзүү. Би яг 2 охинтой нийлдэг тэгээд тэрний маань нэг нь тэгээ миний хажуу садаг мөртлөө хоёулаа ингээд хичээл үзэж байгаа тэгэл гараа авчна. Тэгээ уг нь ер нь л бол найзууд сургууль дотор их юм ярьдаг ч гэсэн гараад бүр ингээд илүү цагийг дотн өнгөрүүлдэг байхгүй. Тэгээ тийм цаг нь л битүүрт байхаа болцсон. Насанд хүрэгчид цагаан толгой, мэдээлэл зүй, хэл, математик, бакалавр, доктор, албан тушаал, хөрөнгө мөнгө бол боловсрал юм хэмээн бодож байх зур хүүхдийн амьдралд гүйцэтгэх боловсролын үүрэг зориулалт ихээхэн өөрчлөгдсөн байж болох талтай. Цаг тахлаас хойш бөөрч ихээхэн 2 настай ингүүн багшийнхаа хүзүүгээр тэврэх гэж 7 хүрч байгаа сувдаа өөрийнхөө хөөрхнийг гайхуулахын тулд 4-ийн агийн наяа өдийн цайгаа уух гэж 15 настай мантхай тэмүүлэнтэй уулзах. Харин 10-ийн агийн бэлгээ зоригтой гэдгээ хариулахаар энд ирдэг байж ч магадгүй гэж бодогдлоо. Өөстөрөө завсарлагын дундуур чинь түрхээ ярилцаж болох уу? Болно. Та зүүн тухай хэлжсэн. Нөгөө өглөө танд харуулсан бичлэгээл найзуудаа харуулсан. Ямар бичлэг лээ? Нэг хашаанд охин байдаг гэж танд ярьсан та. Тэг тэрийг яриад ярьсан та. Бичээдээ тэр хүүхдийн бичлэг ингээд юм олон хүүхдүүд харуулж болж байгаа юм уу? Маа найзууд юм жаа айгүй л үдээ. Тэгэл уусаа найзууд хоорондоо ярьдаг юм биш юм аа. Аль байж та. Хэд нэг харъя та. Энэ охиныг чинь би таних юм байна. Манай аавын найз охин тий. Аавын найз охин манайд хит удаа ярьж битээр хамт тоглож байсан байхгүй юу? Тэгэд чи манайхаас гарч явж байхдаа энэ охиныг огт харж байгаагүй юм уу? Гүү харж байгаагүй. Танаа тэнд амьдардаг гэдгийг ч мэдээгүй. Гэтэл энэ охин бүх зүйлийг эргээр хартаа нэг тийм зүгээр л цаанаасаа сайхан сэтгэлтэй юм уу? Муухай зүйл гэж ер нь бараг л мэддэггүй охин дөө. Энэ охин уу? Тий. Яаж ийм гэр хороол байж байд юмч хий сайхнаар ирдэг юм уу? Чи яагаад дандаа ингэж юмыг дандаа сонир талаас нь харж идэм бэ? Үгүй нэр яг үнийг хэлэхэд бол гэр хороолд амьдарч байгаа хөхөд ямар хэцүү илээ. Тэгсэн мөртлөө ингэж бол би бол энэ охины оронд байсан бол жаргалтай бол байж чадахгүй. Гэтэ энэ охин үнэхээр бүжиглэх дуртай, бүжиглийг хүсдэг ч юм билүү хэн мэдх юм бэ? Тэгэхээр надад бол юм болгоныг сайхнаар хараад бүх юм болоод бүтээдэн гэж хэлээд байдаг хүмүүс бол таалагддаг. Зүгээр л байгаараа л их сайхан шүү. Хөөе намнаа. Гэтэ энэ охин чинь харааны бэрхшээлтэй шүү дээ. Тэрийг нь мэдэхгүй чи яагаад ингэж яриад байгаа юм бэ? Харааны бэрхшээлтэй. Харааны бэрхшээлээр юу гэсэн үг юм? Энэ охин сохор гэсэн. Сохор юм уу? Тийм. Ер нь л тийм. Энэ дээр бол сохор гэж харагдахгүй л юм шүү дээ. За хичээл дээр цаах уу? Одоо англи руу орно шүү дээ. Өдөр хичээлээ явах уу? За тэгээд би араас ч өчөө дөө. Амар цочирдоод бүр сэтгэлээр уучлаа. Би ихтэй тэр охиныг хараамуутай гэж үлгээр төсөөлөөчгүй. Шал өөр өнцгөр хараад байсан байжээ. Би гэхэд байранд амьдардаг, хороолд амьдардгаасаа хүртэл ичдэг байхад тэр охин яаж тийм газар жаргалтай бүхнийг сайхнаар хараад байна л гэж би бодсон. Би хараагүй гэдгийг мдээгүй байхдаа бодож исэн бодлуудаа хэлэх гэхээр бүр өөрөөсөө хичээд болдгүй.
яг юу гэхэд бүр өөрөө мэдэрч байгаа мэдрэмжээ яг үгээр илэрхийлж чаддгүй. Тэгээд тэгэхээр энэ ярианы хэсгийг жоохон завсарлах хэрэгтэй юм шиг байна. Би тэгээд хичээлдээ жорох хэрэгтэй байна. Намуна математик, англи хэлний сонгонд явдаг юм байна. Бас хажуугаар нь хим, биологийн төлбөртэй давталганд гадуур явдаг гэсэн. Гэхдээ яг ямар сургууль авах зорилготой байгаагаа хүнд хэлмээргүй байна гэсэн. Тийм болохоор би ч бас хэлж чадахгүй. Өөрийнх нь ярьж байгаагаар бол давтлах сонгонууд нь нэг их амжилттай биш. Яагаад вэ гэвэл өөрөө их хоцорсон болохоор. Үзэгч та бүхэн анзаарсан бол тэр үдээс хойш нэг л үг цөөнтэй бидэнтэй ч нэг их ярьж өгөхөө болцоод байгаа юм. Ядарсан болов да хөөрхий. Гараад ирсэн. За намана хичээл нь амжилттай юу? Амжилттай. Гадаа ямар гойцоос. Харин тийм. За мик зөөч юм уу? За. Ядарсан уу? Гайгүй юу? Гажээ. Өдөр болгон юм байдаг болохоор бас зүү. Өглөөд болов. За одоо тэгээд манайх руу явцгаая. Манай дараа орохгүй үстэй. Танай гिचүү болохгүй. Гэтэ зүгээр таныхаа төгтлөө хамт явчих уу? За тэгээд ашгүй зам хүлээ сайхан л юм байна. Газараш. Чи өнөөдөр жоохон сэтгэл санаагаар унаа. Тэгээд нандатаа сүүл та нар байхгүй тэлээ. Битээр ярилцаад асуусан чинь тэр их олон улсын байгууллагын тусламжтайгаар харааны хаалганд ороод тэгээд Оросын бэлээ тэгээд ямар ч яг хаалгаан хизээ болоо дуусна бол яг сайн мэдгүй юм байна. Тэгвэл тэр охины чинь гэрээр нь ороод хэдүүлээ уулзчихвол яах вэ? Чи юу гэж бодож байна? Болох юм болоо. Мэдгүй зүгээр хаалгын тогшоо зүгээр гэрийнхэнтэй нуулзаа тэгээд асуугаа сонирхоод үзгүй. Тэгвэл бүр сонирхолтой юм шүү. Тэгвэл гоё. Тэгээ би ч тэрхэнтэй юм ярих боломж олгоч юм. Тийм шүү дээ. Найзад болоо. За хэдүүлээ очиж тэгвэл юу ч гэсэн хаалгын тогшоод үзье те. Мөн мэ. Хаалгын тогшооч юм дээ. Би юу? Тийм. Та тогшчаас чадахгүй. За тогшчихоо. Би тэг юу гэх юм? За зүгээр гараад ирэхээр ахын наанаас нь ярилцдаг үү заа юу. Хөвчөрч юм. Хэвчээ. Хэвчэхгүй байна. Дахиад хөвчөрч. Сайн уу? Бидний танай ордлууд 28 дугаар сургуулийн нэвтрүүлэг хийж байгаа тийм хүмүүс байгаа. Тэгээд нөгөө танай охин чинь манай энэ өнөөдрийн оролцогч чинь бас нэг хичнээн таних юм байна. Тэгээд танай гэрт нэг саяхан бас нэг баяртай үйл явдал тохиолдсон сургаар тэгээд нэвтрүүлгийнхээ оролцогчийг ингээд охинтой ч уулзуулчул гэж бодоод Би яг үнэхээр хараамуутай байсан мэдээгүй тэгээд яг мэдээд өнөөдөр уулзмаар санагдаад Харааны хаалгаанд ороод хараа авах нь орсон. Гэхдээ ойрд улмал хэцүү болчиход байна л та. Өнөд нь гайгүй юу хчээ юу? хараа ороогүй юм дээ. өнөд нь хараа орсон. Тэ та Өчигдөр эн чинь нэрээд явсны дараа гинт гадаа бууж гараад тэгэл уйлсан. Тэгээ бид нар ч яг одоо баярлж ин гэж утсан. Тэгэл гэртээ орчоод улам чангуулаад улам ихэр татж уйлаа. Би дахиж хармааргүй. Ээж минь өдөг боогод өгч та нар хөдөлж хэл. Мөр хэцүү болчиход байна. Гэрлийг нүдэнд юу харагдсан бэ ер нь? Би яаж мэдэх вэ? Би ингэж бодоогүй, би ингэ төсөөлөөгүй гэж уйлаад ах юм. Би ямар худлаа хэлсэн биш.
Эсвэл та нар өөрсдөө ороод уулзаад үзэх юм уу? Гүү. Юу уулзах хичээ. Та юу хотлоо хэлээгүй гээд байгаа юм. Та өөрөө хүүхд байж үзээгүй юм шүү дээ. Та тэр хүүхдийг бүх насаар нь хуурчаана. Танд ямар их итгэж байсан болоо таны охин ч. Хөөе намна. Би орхоо боллоо. За. Чи уучлаарай бид гал очичоод буцаад өрөөдөр идэх үү? За. Намна. Би хүн хөөцөлтэй яасан бэ? Би танаа юм орхоо боллоо. Миний төсөлсөн шүү байсангүй. Би ийм юм болно гэж бодсонгүй. Би гэрлээ бүр ингээд хараа орчоод амар баярлаад хүлэн хөрөхгүйгаа. Энд тэнд хүсрээл бүр хавийн хүмүүсийг тэрвэрж аваад баярлаа ирнэ гэл гэрээр нь дүүрэн инээд аз жаргал бүр ингээд баяраас бүр гоё юм болж байгаа гэж төсөөлөд ирсэн шүү дээ. Гэтэл юу вэ? Яагаад миний нүдийг боогод өгч гэж хэлж байгаа юм? Тэр охин нүдгүй байх нь нүдтэй байснаас илүү дээр гэж бодоод байгаа юм бах та. Гэрлээ өтөө яг л ижлэхэн хүүхдүүд шүү дээ. Яг л натаа ижлэхэн юу ч мэдгүй тэнэл охин. Тийм байтал томчууд өргөлж хуурдаг. Юу ч мэдгүй хүмүүс л гэж бодд юм уу? Яг ингээд биднийг юмын чинээ хүлээж авдаггүй, хичнээн хичээсэн ч тоодаггүй, үнэлдэггүй. Өөрөөр минь байлгадаггүй, үзэл бодлын минь сонсдоггүй, ярилцдаггүй л би хамгийн их гомддог. Би ерөнхийдөө бол бусад үнэлэгдэхгүй байх үедээ, тоогдохгүй байх үедээ гиснээсээ маш их айдаг болохоор зүгээр л бүх юмыг мэддэг юм шиг, зүгээр л хамгийн мундаг юм шиг л ажилладаг. Гэтэ би яг үндэ бүх зүйлийг харж, шаналж, гуниглаад өмнөөс нь санаа зовоод бүхнийг сайхнаар харахыг л хичээдэг. Яг үндэ томчууд хүүхдүүд бид нарт заас орох гээд хуурам эхлэх гээд ирэхээр л бид нарт бүр яг энэ амар өвдөл ганц миний ч гэлтгүй хүүхд болгоны яг энд амар өвддөг хаа. Би болсон дээр юм шиг байна. Энийг ингээд дуусчих юм. Би энэс чинь Хамгийн хөвгөлтэй ухаалаг гэж бидэнд сонгож өгсөн охин энэ явж байна. Тасралтгүй урсах нулимсаа хүнээс нууж арчсаар цаашаа явж байна. Тэр явхдаа бидэнд ингэж хэлсэн юм. Тэр охин одоо хараа орсон ч юм харахаа болсон. Бас хардагч гэсэн хараагүй юм шиг явдаг олон хүүхэд байгаа. Ямар ч байсан бүх хүүхэд адилхан. Я хараа хүүхдэл гэхээрээ дандаа айж, санаан зовж, даарч, ичиж, юмар дутаж, хууртаж, дарамтанд өртөж явах ёстой юм бэ. Хүүхдийн нүдээр эргэн тойрно хараач гэж бүх хүнд хэлмээр байна. Таал хүүхдийн нүдээр эргэн тойрно хардаг болсон тэр цагт хүүхэд уйлхаа болно. Тэр болтол хүүхэд уйлсаар. Түүний нүд боолттой байсаар байх болно гэж хэлсэн юм. Манай нэвтрүүлэг сурагчийн хөөрхөн өдөр биш, хүүхдийн хатуухан өдөр болчихлоо. Гэхдээ маргааш нь бид намуунагийн аав ээж багштай нэрж байгаад энэ бүхнийг яг байгаагаар нь гаргая гэж шийдсэн юм. Ингээд хотын охин хөдөөгийн хүүгийн тухай баримтат кино өндөрлөж байна. Энэ хоёр хүүхэд хоорондоо хичнээн их ялгаатайж тэднийг нэг л шинж нэгтгэж бидэнд авь адилхан харагдуулж байна. Тийм ээ. Тэд бол жаргахтаа жаргаж, зовхтойч зовдөг бидний л адил хүмүүс юм. Харин насанд хүрэгчид бид тэдний юм бүхэнд оролцож зөвхөн өөрийн хөрөөл байлгадаг. Худлаач хилдэг. Өөрсдөө тэдэнд хэлж байгаа шигэ байж хизээж чаддаггүй. Бидний алга бүр хожимо алдаж эндхтэй бидэнд ховдно.
Жаргасан ч гэсэн тэр нь дутуу дүлмэг бусдаас хамааралтай санагдана. Яагаад гэвэл тэд өөрсдийнхөөрөө байж чадаагүй. Энэ ертөнцийг зөвхөн насанд хүрэгчдийн ертөнц болгон зохиомжилжээ. Хөгжил, соён гэгэрэл, оюун санааны эрх чөлөө хаана байна? Тэгвэл одоо бид тэднийг өлсгөхгүй, дааруулахгүй, зодохгүй, өнчрүүлэхгүй л байлгачих бол хүүхэд өөрөө хөгжинэ гэдгийг ойлгох цаг болсон биш үү? Үгүй бол намууны хэлснээр тэд нүдэн болттой зовсоор явах болно. Бас энэ тэргэл шиг мөсөө хүлгсээр хоцрох болно.